Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Сайхан сургуулийн бага ангийн багш Их Туяа байна. Өнөөдрийн хичээлийн сэдэв Т-авиа үсэг. Суралцгааны зорилт Т-ийн 1-ийн Б, Т-ийн 2-ийн В, Т-ийн 3-ийн Г. Хичээлийн зорилго Т гэгүүлэгч авианы дуудлага ба бичлэгийг таних, зөв уншиж, бичиж сурах байх нэ. За ингээд хичээлдээ идэвхтэй оролцоорой хүүхдүүд ээ. Дараах зургийг ажиглаарай. Энэ юуны тухай зураг вэ? Сайн байна. Энэ бол хот. Хот гэдэг нь хүн ам ихээр суурьсан суурин газрыг хэлдэг байх нэ. За бүгдээрээ үгээ давтаад нэг хэлээрэй. Хот. Хот. Үгийн төгсгөл ямар авиа сонсогдож байна вэ? Сайн байна. Т гэсэн авиа бидэнд сонсогдож байна. Энэ авиаг хэлэхдээ дээд ба доод шүдний завсар хэлийг баг зэрэг цохиулган араас урагш төрж хэлдэг. Т. Сайн байна. Дараах зургийг ажиглаад нэрлээрэй хүүхдүүдээ. Эхний зураг хот. Дараагийн зураг ат. Өт. Тоо. Шат. За дэлгэцэн дээр хүүхдүүдээ өнөөдрийн бидний үзэх Т авиа үсэгний дармал ба бичмэл хэлбэр байна. Бүгдээрээ үсгийг уншицгаая. Дармал том Т. Дармал жижиг Т. Бичмэл жижиг Т. Бичмэл том Т. Бүгдээрээ бичмэл үсгийн зурлагыг харцгаая. Бичмэл үсэг маань хүнлэн шулуун зурлага, дэгээ эхлэлтэй богино налуу шулуун зурлага. За дэгээ эхлэлтэй орхис төгсгөлтэй богино налуу шулуун зурлага гэсэн 3 зурлагнаас бүтдэг байх нэ. За бүгдээрээ энэ зурлагыг нийлүүлэн авиа үсгийг хэрхэн тэмдэглэхийг харцгаая. 1-р шугамнаас эхлэн богино налуу шулуун зурлага явлаа. За үргэлжлүүлээд үзэг салгалгүйгээр дэгээ эхлэлтэй богино налуу шулуун зурлага, дэгээ эхлэлтэй орхис төгсгөлтэй богино налуу шулуун зурлага зурагдах нэ хүүхдүүдээ. Дэвтэрт тэмдэглээрэй. Дэвтэрт үсэг бичихдээ зөв бичих дэгийг баримтлаарай. За дараагийн том үсэгний зурлагыг бүгдээрээ харцгаая. Дугуйлж төгссөн урт налуу шулуун зурлага, урт налуу шулуун зурлага, орхис төгсгөлтэй урт налуу шулуун зурлага, дэгээ эхлэлтэй хөндлөн шулуун зурлага гэсэн 4 зурлагнаас бүтэх нэ. За том үсгийг дэвтэрт тэмдэглээрэй хүүхдүүдээ. Дэвтэрт хичээнгүй зөв бичээрэй. Харин одоо бүгдээрээ их шиг үсгнүүдээ давтан их шиг үсгэндээ гээгүүлэгч үсгийг холбон битүү үе уншицгаая. Ат, эт, ит, от, ут, өт, үт. Сайн байна. Одоо бүгдээрээ их шиг үсгээ мөн үт гээгүүлэгч үсгтэй холбон задгаа үеийг уншицгаая. Хамт уншаарай хүүхдүүдээ. Та, тэ, ти, то, туу, төө, тү. Сайн байна. За дараах үеийг бүгдээрээ Т гээгүүлэгч авиатай холбон үг бүтээн уншицгаая. Амт, хит, мат, хот, бут, хөөт, сүит. Сайн байна. Хүүхдүүдээ өнөөдрийн хичээлээр бүгдээрээ Т авиа үсэгний
дармал ба бичмэл хэлбэртэй танилцсан мөн игшгийг гэгүүлэгч үсгээр холбон задгаа ба битүү уншиж үг уншиж сурлаа. Өнөөдрийн хичээлийн гэрийн даалгавар Т авиа үсгээ 3 мөр бичээрэй. Сурах бичгийн 88 дугаар талыг уншаарай хүүхдүүдээ. За ингээд хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай хүүхдүүдээ.